За. За би тайлан дээр байгаа энэ нөгөө 2043 дахь хуудсан дээр байгаа материалыг хараад энэтэй холбоотойгоор тодруулах гэдэг байгаа. 2025 оны 2 сарын 27 гэж үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 25 оны төлөвлөгөө батлах тухай гинэ. Тэгээ энэ төлөвлөгөөнөөс харахаар энэ үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахыг сонгох арга хэмжээний зардлын төлбөрийг санхүүжүүлэх хяналт тавих тухай журмын дагуу 43 арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан гэж. За ийм ажил зохион байгуулсан юм байна. За яг энэтэй холбоотойгоор нэгтэн тодруулъя л да. За үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах өвчний ангилал маань шинжлэгдсэн үү? Ер нь одоо аль хэсэг нь шинжлэгдсэн бэ? Бүтцэн нь өөрчлөгдсөн үү? Хоёрдугаарт үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувиар алдсан хүний тоог сүүлийн одоо 5 жилд ямар прогресстэй байгаа вэ? Хоёрдугаар асуудал. Гуравдугаар асуудал нь хаана үйлдвэрлэлийн осол нэмэгдэж байгаа вэ? Бид нар бүгд мэдж байгаа л да. Байрлал, уул уурхай тий. Тэгэхээр энэ 43 арга хэмжээ чинь өөрөө энэ осол гэмтлийнхаа дархалттай холбоотойгоор яаж хэрэгжсэн бэ гэдэг тоог би асуумаар байгаа. Гүн чин тайл хэлцэж байгаа учраас. За тэгээ саяхан би энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл одоо хилц хэсгийг хилэлцсэн гэж би сонссон. Тэгэхээр энэ хуультай холбоотойгоор эргэцэн хувьд ямар шинжилэлүүд уялдаж орсон бэ? Энийг бас тодруулъя. Тэгээд дараа нь би одоо нэмж тодруулах гэдэг юм л да. Та хэд маань үйлдвэрлэлийн осол мэргэжлээс одоо өвчний үндэсний бүртгэллийн тухай бас асуудал хөндөжсэн жил ахсын өмнө. Тэр маань юу болсон бэ? Энэ талаараас мэдээлэл өгөөч. За ажлын хэсгээс хариулах уу? За нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 9 номерд хариулъя. За сарын чулуун гишүүний асуултанд хариулъя. Нийгмийн даатгалын ерөнхий газар би Батшаргал. За нийгмийн даатгалын сангаас олох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж төлбөрийн тухай хууль зааснаар урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг энэ сангаас санхүүжүүлдэг. Энэ үндэсний зөвлөлөөр баталсан журамтай энэ журам зааснаар бол эхлээд хөдөлмөрийн аюулгүй байдал үндэсний эрүүл ахуйн үндэсний хороогоор энэ төлөвлөгөө эхлээд хилцэгдэн. За энэ төлөвлөгөөн дээр бол хилцэгдэхэд бол одоо 3 талтуудын саналуудыг нэгтгэж хилцдэг. За энэ төлөвлөгөө хилцсэний дараа гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ саналуудын нэгтгэлийг бол нийгмийн даатгалын ерөнхий газарт ирүүлээд нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд оруулж энэ төлөвлөгөөг батлуулж ажиллаж байгаа. За өнгөрсөн оны хувьд бол тодорхой хэмжээгээр бас гүйцэтгэлж авах энэ ажлуудын хувьд сатал гарсан байна. Жишээлбэл бол нөгөө яг танхимын болон бичсэн сургалт хийх бас зохицуултуудыг төрийн хэмнэлтийн тухай хуулиар заасантай холбоотойгоор зарим ажлууд нэлээд хойшилж одоо хэрэгжсэн. Энэ шалтгаан байна. За энэ жилийн хувьд бол нэлээд онцлогтой бас гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болон нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс өгсөн гишүүдээс өгсөн үр дээр хүч тарамдуулсан ажлууд их аль болох бага хий. Урьдчилан сэргийлэх ажлуудыг нэлээд цогц байдлаар 21 аймаг 9 дүүрэг нийт 40 сумд хийхээр ингэж төлөвлөрүүлсэн байдлаар ажиллаж байгаа. Энэ дээр бол бид нар хөдөлмөр халамж, нийгмийн даатгал, гэр бүл аймгийнхаа бүх салбар нэгжтэй хамтарч энэ ажлуудыг хийж эхэлж байгаа. Саяхан өнгөрсөн 7 хоногт бол Дундгой аймаг, Өмнө Говь аймагт хийгээд бас цогццын сумд бас хийгээд ингээд ажиллаад ирлээ. За яг 2025 оны жилийн эцсийн байдлаар үйлдвэрлэлийн ослын сангаас хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэвэр авагчийн хүний тоо 2854 байгаа. Ослын даатгалын хуулийн зааснаар бол хувь тэнцүү тэтгэвэр гэж бол байхгүй. Энэ дээр бол бүрэн тэтгэвэр гэсэн ангилд орно. За энэ дүнгээс үзэхдээ энэ 2854 хүнээс бол ер нь за яг тэр 50%-аас дээш тоос алдсан дүнгийг танд эргээд хараад үгүй. Энэ манай эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн бааз дээрээс гардаг тоо. Энийг би бас буруу хэлчих магадгүй танд би тусдан жишээ өгчээ. 2854 хүнээс тэтгэврийн доод хэмжээгээр авдаг хүний тоо бол 376 хүн байгаа. За 769-аас 800-ийн хооронд авдаг хүний тоо бол 43. Ингээд тэтгэврийн хэмжээнүүд бол ингээд интервалдаад ингээд гаргажсан тоонууд ингээд байгаа гэдэг нь хэлээ. За баярлалаа. За санамжлын өгшөнд тодруулъя. Би болохоор аль салбарт осол гараад байгааг асууж байгаа.
ямар салбар вэ гэдгийг хараад байгаа. Тэгээд энэ дээр жишээлбэл ингэж байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгийн худалдаах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулна гэж заасны дагуу тендер шалгаруулалтыг зарласан боловч хамтран зохион байгуулах, мэргэжлийн байгууллагууд уг шалгаруулалтанд оролцоогүй болно гэж байгаа. Тэгээ энэ яг юу гэсэн үг вэ? Энийг тодруулна. Тэгээ би аль салбарт осол гэмтэл гараад байгаа тухай ярьж байгаа. Сүүлийн 3 жил юм уу 5 жилийн трендийг харахаар аль салбарт нь ослын тоо өсөж байгаа вэ, буурж байгаа вэ гэдгийг л бид нар ингээд одоо яг энэ тоог бөөнөрө гаргаж ирж харж агаад дараагийн алхмыг ярих гэдэг байгаа байхгүй. Тэр яг тэрийг та хэлдэ. За ажлын хэсгийн 9 номер. Саран чулуун гишүүний асуултанд хариулан нийгмийн даатгалын ерөнхий газар Бачааргал яг энэ эдгээр тоонуудын нийт шалтгаан судалгаанууд нь манай яамны дэргэдэх хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн төвдөр дэлгэрэнгүй тайлан бол гарчсан байгаа. Би бас энэ наран сүх даргаас авч танд бас хүргүүлье. Манай нийгмийн даатгалын байгууллага дээр групп гэж ярьдаг эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн хуралдаанаар оруулсан оруулж шийдвэр гаргуулсан хүмүүсүүдийн судалгаанаас үзэхэд бол топ 5 өвчний ангиллаас гэмтэл бол осол гэмтэл бол номер 1 дээр байгаа. Энэ бол уурхай дээр болон барилга дээр илүү их ажиллагдаж байгаа. За хоёрдугаарт нь мэрэгжлийн шалтгааллын өвчин дээр тоосчлтын асуудал байгаа. Силикоз гэж нэрлэдэг. Тоосчлтын асуудал бол ил уурхай дээр хамгийн их байгаа. За бас тест 4 3 дээр халуун нөхцөлд ажилладаг хүмүүсийн хувьд хуурайч тоосчлтын асуудал бол маш өндөр байгаа гэдэг нь ажиллагдаж байгаа. Тэгэхээр манай нийгмийн даатгалын ерөнхий газар дээр байгаа тоонууд болон хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл ахын төвийн 2020. За саран чулуун гишүүн тодруулъя. Тийм. Яг гүйцэд яах гэдэг. За өвчний төрлөө бол яг тэ одоо угаасаа энэ англи чинь гэмтэл ослоор хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа шүү дээ. Тэгэхээр хэдэн хүн өнөөдөр 50% дээш хөдөлмөрийн чадвар алдсан бай гэдэг нь 2854 нь 2005 оны байдлаар гэж би ойлголоо зөв. За нэгт нь. Хоёрдугаарт нь болохоор мэргэжлийн өвчний жагсаалтыг ILO олон улсын хөтөлмөрийн байгууллага, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаа уялдуулж шинжилнэ гэж бид нар одоо мөн ч их ярьсан да. Тэгээ тэр шинжилсэн юм уу, шинжлэх юм уу? Энэ асуудлын жагсаалт өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах өвчний чинь хандлага өөрчлөгдөд байгаа шүү дээ. Дэлхийд даяар шинжилж байгаа тийм. Энийг шинжилсэн юм уу, шинжлэх юм уу? Энэ асуудал чинь хаана явж байгаа? Хоёрдугаарт нь одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль орж ирж байгаа шүү дээ. Тэр дотор энтэй хуультай зохицуулалт орсон юм уу, ороогүй юм уу? Энэ дээр мэдээлэл өгмөр байхгүй. Тэгвэл бид нар олдмол бэрхшээлтэй хүнд зориулсан бодлого ярих гэдэг шүү дээ. Дараагийн алхам. За ажлын хэсэг 9 номер хариулъя. Саран чулуун гишүүний асуултанд хариулан нийгмийн даатгалын ерөнхий газар 2854 хүн гэдэг бол 2025 оны жилийн эцсийн байдлаар манай нийгмийн даатгал дээр рекорд хүмүүсүүдийн тоо байгаа. Одоо бид нар группт гаргаж байгаа өвчний ангил одоо өвчний жагсаалтыг ICD-10 буюу одоо эрүүл мэндийн яамнаас баталсан ICD-10 ангиллын жагсаалтаар баталж байгаа. Одоо магадalж байгаа гэсэн үг хөдөлмөрийн чадвар алдалтыг. Саяхан бол ICD-11-ийг одоо орчуулж дууссан гэсэн мэдээлэл бидэрт ирүүлж эрүүл мэндийн яамн дээрээс энэ ICD-11 орж ирвэл бид нар бол энэ ICD-10-аас 11-т нийцүүлж энэ эрүүл мэндийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох өвчний жагсаалтыг эрүүл мэндийн яамтай гэр бүлийн яам бол хамтарч батлах юм хуулийн зохицуулалт байгаа. ICF-ийн талаар бол дэлгэрэнгүй мэдээлэл одоос надад алгана. Баярлалаа. За цэнцүрэнгийн мөнхтэй гишүү асуулт асууя.